Эхнэр нөхөр хоёр зурагт үзэж сууна гинэ. Гинт дэлгэцээр аимшигын царайтай хүн гарч ирлээ. Ээж! Төстэй юм ба? Та нөхөртөөгөө 30 жил хамт амьдрахдаа яаж нэг ч маргаангүй амьдэрсэн юм бэ? Юу л да. Нөхөр бит хоёр бал сараараа морин аяллыг сонглоо л да. Зам бартаатай удаа явсан. Нөхрийн маань унаж явсан морь бүдэрсэн. Харин нөхөр маань огт уурлаж бухимдаагүй зүгээр л маш тайвнаар нэг гэж илчгээл цаашаа явсан. Жаахан явж байгаа ахаал бүдэрсэн. Манай нөхөр мөн л маш тайвнаар хоёр гэж хэлээд аяллаа үргэлжлүүлсэн. Мард маань их ядарсан байлаа. Хэсэг яваад ахаал бүдэрсэн. Харин энэ удаад нөхөр маань маш тайвнаар 3 гэж хэлэнгүүтээ унаж явсан морой шууд буутчихсан. Энэ явдал надад маш эвгүй санагдсан тул төвчж чадлагүй уурандаа чи унаж явсан морой алчлаа штэ. Өөр мориор сэлгэж болох л байсан. Ямар балмад зэрлэг арчуугаа амтан бэ гэж нөхөртөө уурсан. Харин нөхөр маань маш тайвнаар нэг гэж хэлсэн юм да. Тэгэл би ахиж хизээч үгсөрөөг. Дүүрэн хүнтэй микроавтобусанд нэг хүн чимээг онгочихжээ. Зорчигчд дэмийл бие биенээ муухай харан сууцгаана. Харин жолооч "За одоо огсон мэргэн шүү. Та нар юмнаас сайн барьж яваарай. Сая унгадаг нөхөр юмнаас барьсан байз?" Хой тэгнэнээс нэг залуу "Барьсан, барьсан." It's the motherfucking Eagle Double G. Snoop Dogg.